стартап компани гэхэр л нэг одоо явдаг ч юм уу одоо тим ойлголтоор орвол энд бол амжилт олохгүй. Сайн байна уу? Нисвэр компани гүйцэтгэлжлэн бүрэг байна. Хувийн эмнэлэгтэр очиход дэндүү өндөр төлбөртэй, улсын эмнэлгүүдэнд дэндүү өндөр одоо хүлээлгтэй, үйлчлэгийнхээ чанар нь одоо сул гэдэг ч юм уу. Тэгээд зөвхөн зорилт бүлэгтээ үйлчилж байгаа энэ асуудлууд. Тэрнээсээ болоод яг мөнгөгүй хүн үнэхээр гарч ирэхээр яадаг гэхээр хойшлуулдаг, тэрнээс л амьсаа алддаг, эсвэл эрүүл мэндээр хүн дээр охирдог энэ асуудлууд ингээд нийгмээр дүүрэн байна, тийм. Органикаар одоо гарч ирээд энийг зайлшгүй хэрэгтэй байна гэдэг одоо энэ үндсэл нь болж байгаа. Тэгээ мэдээж яг энийг тойроогүй хамтран үсгэн болж бид тэр яг энийг яг биерээ туулаад гараад ирсэн хүмүүс. Тэгэхээр одоо энийг үнэхээр зайлшгүй шаардлага байгаа ингээд нийгэм нь өөрөө шаарддаг. Тэгээ мэдээж бидний санаачлахаар энийг хий гэж хэлсэн. Ингээл компани анх үсгэн байгуулсан. Ямар нэг юм эхлүүлнэ гэдэг чинь тийм нэг өөрөөс чинь гарах хэрэгтэй шүү дээ. Яг хиймээр байна гэж чин сэтгэлээсээ өгсөх хэрэгтэй шүү дээ. Тэрийгээ сайн одоо яг бодохлоо. Тэрнээс ч л ингэж хэлбэр өгөөд эсвэл хин нэг дуурайгаад стартап компани гэхэр л нэг одоо явдаг ч юм уу одоо тим ойлголтоор орвол энд бол амжилт олохгүй. Өчнөө энэ одоо юу гэдгийг 100 хүний бүрэлдэхүүнтэй том корпоратууд хийж байгаа ажил шүү дээ. Тэгэхээр энээс хурдан байна гэдэг бол өөрөө эсвэл энэний асуудлыг шийднэ гэдэг бол өөрөө тэр хүн бүхэл сэтгэл зүрхээ цаг хугацаагаар тэр нь зарцуулах хэрэгтэй байхгүй. Үнэхээр л хиймээр байвал тийш орох хэрэгтэй. Үнэхээр л энэ өөрчлөлмөр байгаа. Эсвэл үнэхээр тэрийг сайжруулмаар байгаа. Тэр санаагаа яг үнэхээр чи 100% сэтгэл зүрхээ гаргаад амжилт олно гэж бодож байгаа л эхлүүлэх хэрэгтэй. Маш олон хүмүүстэй танилцах боломж гарч ирж байгаа нэгт. Эндээс өчнөө юм сурах юм бололцоо нь бүрдэж байгаа. Хамтдаа зэрэгцээд явж байгаа стартапуудаа суралцах, хоорондоо ярилцах тийм ингээд нээлттэй, чөлөөтэй юм уур амьсгалууд бүрдэж байгаа. Чадахгүйгээ бусдаараа хийлгээд ингээд синержи үүсгэх буюу хамтарч ажиллах боломжууд нэлээд гарч ирж байгаа. Компани байгуулаад явахаар чи мэдээж эхлээд аягүй их нэг хөрөнгө оруулалтууд одоо сандал ширмэс гэхлээр хөрөнгө оруулалт хийдэг тийм. Тэр хөрөнгө оруулалтаа яг офс оруулах шаардлагагүй. Яг санаандаа оруулаад амжилттай болох үндсийн удааг бүрдүүлж өгч гэсэн энэ ширд офс хамгийн том давуу тал нь.